Морогийн ордын үнэн. Монгол улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжснээс хойш гадны хөрөнгө оруулагчтай хамтран эх орныхон байгалийн баялагийг ашиглах бодит нөхцөл тулгарсан юм. Ийм үед Америк нэгдсэн улсын Morrison Coutts Cole компани Морогийн алтны орд газрыг ашиглахаар 1991 онд тухайн үеийн засгийн газраас зөвшөөрөл аван эрэл хайгуул хийж нөөцийг тогтоохыг оролдсон байдаг. Монгол улсын засгийн газар 51%, тус компани 49%-ийг эзэмшихээр гэрээ хийсэн байна. Судалгаа хайгуулын дүнд 1994 онд тайлангаа гаргасан бөгөөд 1 тонн хүдэрдэх алтны агуулга маш бага буюу 2.5 г гэж тогтоогоод энэ нь ашиглах боломжгүй буюу эдийн засгийн үр ашиггүй хэмээн үзсэн байна. Улмаар Морогийн энэ ордыг 1994 онд Morrison Coutts Cole компани Монгол улсын засгийн газарт буцаажээ. 1996 он Морогийн ордыг дахин ашиглах нь зүйтэй гэж үзсэн засгийн газраас орд газрыг ашиглах нээлттэй сонгон шалгаруулалт дотооддоо зарлалаа. Тухайн үед энэхүү сонгон шалгаруулалтанд Монголын томоохон аж ахуй нэгжүүд болох Ажна, Алтай Трейдинг буян улс компаниуд өрсөлдсөн. Учир нь тухайн үеийн сонгон шалгаруулалтын гол нөхцөл болох 500 мянган $5 барьцааг банкнд бэлнээр байршуулсан ганц компани нь Алтай Трейдинг компани байсан гэдэг. Ийхүү олон нийтэд нээлттэй болсон сонгон шалгаруулалтад Алтай Трейдинг компани ялсан ч ардчилсан холбоо эвслийн засгийн газраас 1996 оны намар сонгон шалгаруулалтыг дахин нягтлж шалгасан байдаг. 1998 он ардчилсан холбоо эвсэл дахин засгийн газраа байгуулж Монгол улсад 20 сая $10 дээш хөрөнгө оруулалт хийсэн гадны компаниудад хөрөнгө оруулалтын орчинд нь баталгаа гаргаж эхэллээ. Энэ бол доктортой байдлын гэрээ хэмээх баримт бичиг байсан. Энэ хүрээнд Mobicom, Borogold зэрэг хэдэн компаниудтай доктортой байдлын гэрээ байгуулж байсан байдаг. Тухайн үеийн сангийн сайд байсан Баабар буюу Батбаяр нэгэн ярилцлаганда 1997 оны ашигт малтмлын хууль гаргахад доктортой байдлын гэрээ хийх загварыг засгийн газраас гаргасан. Тэр загвараар хийсэн гэрээнд сангийн сайд гарын үсэг зурна. Ердөө л ийм зүйл. Энэ ердөө л буруу юм биш шүү дээ. Хууль гарсан бол биелүүлэх үүрэгтэй. Би үүргэн биелүүлсэн. Биелүүлэх ёстой. Зөвхөн Borogold Монгол улсад үйл ажиллагаа явуулснаар $800 сая эргэлдүүлсэн. Үүний $400 сая нь Монголд орж ирсэн. Энэ тог Bloomberg руу ороод биржи мэдээнээс харж болно. Хүмүүсийн яриад байгаа шиг ганц ч зоос өгөлгүй гарсан хэрэг энд байхгүй. Одоо Монгол улсад номер 1 татвар төлөгч Эрдэнэт, дараагийнх нь Borogold, 3 дахь нь Mobicom гэж явдаг. Хэрв тэд буруу тоо гаргаж хувьцаа оруулагч хэдэн зуун мянган хүнээ залдиж байгаа бол шууд шоронд хийх хууль тэнд нь бий. Алтны үндсэн ордод үйл ажиллагааг явуулахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай тул гадаадын хөрөнгө оруулагч хайж эхэллээ. Хэдэн томоохон хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийсний дүнд Канадын Sintara Gold компанитай хамтран ажиллахаар болов. Ингэж Монгол улсад анх удаан 3 дахь орны томоохон хөрөнгө оруулалт орж ирсэн төвхтэй юм. Хариуцлагатай, ил тод, нээлттэй, орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлсэн сайн засаглалтай гээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамтрагчтай болсноор орд газарт үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрдсэн байна. Морогийн алтны үйлдвэр бол алтны үндсэн ордыг эзэмшиж байгаа Монголын анхны томоохон үйлдвэр. Канадаас эцсийн бүтээгдэхүүн хийж гаргаж байгаа анхны үйлдвэр. Тийм болохоор энэ үйлдвэрийн сайн ажиллах эсгээс Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг агуулах, дуудах, доктортой ажиллах мөн энд Монголын мэрэгжилтэн бэлтгэгдэх тийм өндөр шаардлагууд тавигдж байгаагаас юм. Монголчууд ногдох ашиг тус нэг байх ёстой. Энэ газар орон дээр үеийн үед амьдарч ирсэн Сэлэнг аймгийн иргэд, энэ зүүн Бараагийн иргэд байна. Энэ иргэдийн өнөө болон хойчин ирээдүйн төлөө энэ алтын авч ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүд бас тусалцаа үзүүлэх ёстой. Тэр тусалцаа нэмгэн бас ахиу өдөхөө байгаасаа гэж хүсэж байна. Тийм байх ёстой. Тус ордыг ашиглах хугацаанд орон нутгийн иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын улс төрчсөн эсэргүүцэл тасарсангүй. Borogold хэдий хэмжээний татвар төлсөн бай. Хэрэг төлсөн бол Монгол улсад хэдэн төгрөгийн татвар тушаасан бэ гэдэг асуулт байлаа.
Бороо компани нь 2004 оноос хойш 341 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Энэ нь тухайн үеийн Монгол улсын ахмад настан иргэн бүрт 1 сая төгрөгийн тэтгэмж өгөх эсвэл 100 хүүхдийн багтаамжтай 300 гаруй хүүхдийн цэцэрлэг барихтай тэнцэх хэмжээний татвар төлсөн гэсэн үг юм. Монгол улсад татвар хураамж төлөхөөс гадна Бороо компани 2004 оноос хойш нийтдээ 6.7 сая $, хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөгжлийг дэмжих сангаар дамжуулан орон нутагт оруулжээ. Энэ мөнгөн дүнг Монгол банкны жишг мөнгөн дүнгээр хөрвүүлвэл 11.4 тэрбум төгрөгтэй тэнцсэн. Уурхайн бүс нутаг Сэлэнг аймагт 2.8 тэрбум, Мандал суманд 4.5 тэрбум, Баянгол суманд 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн орон нутгийн хөгжлийг дэмжиж хувь нэмрээ оруулжээ. 1997 онд 1 унцалд $225, 2005 онд 1 унцалд $445. Ийм хүнд үйдэж грэний үргээ чанд биелүүлэн хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлсээр байлаа. Тэгвэл дэлхийн зах зээл дээр өнөөдөр 1 унцалтны үн $550 ханштай байна. Centara Gold бол Монгол улсад 3 дахь хөршөөс орж ирсэн стратегийн ач холбогдолтой анхны том хөрөнгө оруулагч компани байсан юм. Компани нийгмийн хариуцлага, нээлттэй ил тод байдал, байгаль орчин дээлтэй үйл ажиллагаа, орчин үеийн техник технологи, сайн засаглал гээд олон улсын жишгт нийцсэн үйл ажиллагаа явуулж Монголын уул уурхайн салбарт шинээр нутагшуулж байлаа. Centara Gold компани нь 100% хөрөнгө оруулалт хийж албан ёсоор Бороогийн ордын ашиглалт олборлолтыг эхлүүлв. 2005 он Алтай Трейдинг компани өөрийн эзэмшлийн багахан хувьцаагаан зарж татвараа бүрэн төлөөд Бороогийн ордын төслөөс гарлаа. Нийгмийн хариуцлага 1963 онд байгуулагдаж байсан Улаанбаатар хотын ууган амарчих газар хуучин 1-р төр хэмнэлгийг өргөтгөж 150 ортой шинэ төр хэмнэлэг барих ерөнхий сайд Сүхбаатарын Батуулдын санаачлагыг Centara Gold компани дэмжлээ. Centara Gold компани нь 2011 онд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ төр хэмнэлгийн барилгыг 100% санхүүжүүлэн ажиллалаа. Төр хэмнэлгийн өргөтгөлийг барьснаар 100 ортой хэвтэн эмчлүүлэх тасаг, 50 ортой нэран эрчим тэмчилгээний тасаг шинээр ашиглалтанд орсон юм. Бүтээн байгуулалтын ажил 2 жил үргэлжилж 2013 онд ашиглалтанд орсон бөгөөд барилгын санхүүжилтөнд $7.2 тэрбум төгрөг, мөн 2 тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинээр суйрлуулж нийт 9.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Монгол улсад нэг хоногт 200 хүүхэд шинээр төрдөг бөгөөд тэдний 30 нь энэхүү шинэ эмнэлэгт эссэн мэнд төрж байна. Нөхөн сэргээлт 2004-өөс 2014 оны хүртэл уурхай зогсолтгүй ажиллаад 2015 оноос хаалтын горимд шилжсэн байна. Ил уурхайд 90 га газар, аягдлын далангийн байгууламжинд 230 га талбайг уурхайн эдлбэр газраар ашигласан байдаг. Нийт 435 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. 11 га талбайг бүрэн ойжуулж 44 га талбайд 150 мянган ширхэг ботсоог бургас монос тарьж үрг үхрийнүүд мойл алин чацарган жимсийг ургуулжээ. Хөдөө аж ахуйн их сургуулийн амтэн ургамал судлаач эрдэмтдийн баг сүүлийн жилүүдэд нөхөн сэргээлтийн ажилд оролцож 16 зүйл хөгтөн, 76 зүйл шувуу, 1 зүйлийн 2 нутагтан, 3 зүйлийн мөлхөгч, 120 зүйлийн шавж байгааг бүртгэжээ. Газрын гүний усыг 14 хяналтын цооноор шинжилж байна. 2003 оноос хөрс хуулалт эхлэхдээ зэрэгцэн эхлүүлсэн нөхөн сэргээлт нь Монголд жишг нөхөн сэргээлт болсон бөгөөд 2023 онд бүрэн нөхөн сэргээн дуусгаж үлээлгэн өгнө. Бороо Gold компани засгийн газартаа тогтвортой байдлын гэрээ байгуулахад мөн хэрэгжүүлэх явцад ямар нэгэн хууль зөрчсөн үү? Ардчилсан холбоо эвслийн засгийн газрын үед буюу 1998 онд байгуулж байсан тогтвортой байдлын гэрээний биелэлтийг 2013 онд ажлын хэсэг байгуулан шалгасан байдаг. Энэ үед мөн ардчилсан нам засаглаж уул уурхайн сайдын тушаалаар 3 дэд хэсэг бүхий ажлын хэсэг гарч Бороо Gold компанитай байгуулсан тогтвортой байдлын гэрээний биелэлтийг нэг бүрчлэн шалгалаа. 1. Геолог уурхайн дэд хэсэг. Геолог уурхайн дэд хэсэг нь техник эдийн засгийн үндэслэлд Бороогийн алтны уурхайг 9 жил ажиллахаар төлөвлөж байсан бол 13 жил болсон. 2. Санхүү эдийн засгийн дэд хэсэг.
Boro Gold компани нь төлөвлөх татвар төлбөр хураамжийг төлсөн бөгөөд эдгээрийн нийт дүн 2004-өөс 2012 онд 254 тэрбум төгрөг болсныг санхүү эдийн засгийн дэд хэсэг хянав. 3. Хууль эрх зүйн дэд хэсэг. Тогтвортой байдлын гэрээний заалтуудыг нэг бүрчлэн судлаж үзээд Монгол улсын засгийн газар ба Boro Gold компани гэрээний заалтбарыг мөрдөж ажилласан байна гэж үзлээ. Монгол улсын засгийн газар болон Boro Gold компани нь тогтвортой байдлын гэрээний бүх заалт болон Монгол улсын холбогдох бүх хууль тогтоомжийг мөрдөж ажилласан гэж дүгнэж байна. Boro Gold ба сургамж. Boro Gold Монголын уул уурхайн төвхөнд хамгийн их татвар төлсөн алтны төсөл байсан. 250 гаруй сая долларын татвар төлсөн нэгч алтны төсөл Монголд хэрэгжсэнгүй. Boro Gold-ын ордтой хамт сонгон шалгаруулалт зарлаж, Булган аймгийн Тэшиг сум дахь Тавтын орд, Төв аймгийн Заамар сумын Бомбтын орд зэрэг алтны үндсэн ба шорон ордуудаа нэгэн зэрэг ашиглаж эхэлсэн байдаг. Гэвч хэн хизээ хэдэн тонны алт олборлсон, улсын төсөвт хэдийн хэмжээний татвар төлсөн талаарх мэдээлэл эдгээр ордын хувьд огт байдаггүй. Уурхай ашиглалтын дараа газар нутгийг сарны гадаргуу шиг болгосон, усыг нь хордуулж бэлчээрийг нь сүйтгэсэн олон жишээ бий. Гэтэл эдгээр мэдээллийг хайж нэхэхийн оронд олон улсын жишг бүхий сайн засаглалтаа олон нийтэд ил тод байсан Centara Gold компани талаар бодит бус худал мэдээллийг тарааж нэр бүхий улс төрчдийг холбон буруутгадаг болов. Харин Boro Gold олон улсын жишгийн дагуу нөхөн сэргээлтэй хийснээр айгал орчин дээлтэй анхны алтны уурхай болон үлджээ. Айгал орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийг дэмжих, нийгмийн хариуцлагыг эрхэмлсэн уул уурхайн жишг компани байлаа. Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй дэлхийн томчуудын нэг Centara Gold компани Boro Gold-ын алтны төслийг 100% хариуцж 21 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсны дараа удал мэдээлэл улс төржилт тогтворгүй байдлын эцэст Монгол улсаас гарснаа зарласан юм. Харин бид нээлттэй ил тод үйл ажиллагаа явуулж байсан тус төслийг өнөөдрийг хүртэл хардаж сэрдсээр байгаа нь хий хоосон улс төржилт юм.